За бүгдээр авсан. За өнөөдөр багшны танаас иргэний боловсрол хичээлээр хичээл зам. За энэ хичээл суугаар багшлах үйлсэн байгаа учраас бүгдээрээ мэдчихье. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? Өнөөдрийн хичээлийн дэг маань анхааралтай сонсох. Ийм хоёр дэгийг баримтлан хичээл авах. За тэгвэл хичээл эхлэх юм багшаа танилцсан. Багшийнхаа асуултыг сайн бодож байгаа. Цагаан самбар дээр явчихъя. За юу? За. Бид нар өдөр тутам сургууль дээрээ ямар дэгийг баримтлах байгаа вэ? Маш олон дэгүүд байдаг тийм ээ. За тэр дэгүүдээсээ зөвхөн нэгийг хичээнэ. Ирсэн байгаа. За тэгвэл ямар нэг ч юм уу хамтдаа уншаад өгье. Бидний сургуулийн баруун гарын дүрмээр явдаг. За тэгвэл баруун гарын дүрмийг яагаад баримтлах юм бол баримтлах яагаад чухал гэж үзвэл? Яагаад гэвэл сургуульд маш олон хүн байдаг болохоор бид нар зөвхөн олон хүн байдаг учраас бид нар баруун гарын дүрмээр зөвхөн явах хэрэгтэй. Хүн байдаг. Би хог хайхгүй байх. За яагаад хог хайхгүй байгаа юм бэ? Хог хайвал үйлчлэгч хагч нарт маань хэцүү. Цагийн нэг цагт хийхгүй бол яах вэ? Хийхгүй бол нэг хоёр дахь үйлчлэгтэй анс төгс чадахгүй. За ямар дэгийг гэж үзлээ уншаад өгье. Кордоноор гүнгүй нотолдохгүй. Яагаад кордоноор гүнгүй нотолдохгүй вэ гэхээр тэр нөгөө хүүхдүүд баахан нотолдог болохоор цэвэрлэж чинь ойлгохгүй үлгэр их завдаг болохоор. Ямар дэгийг ийм хүндэг. Оны санд. Цагийн цагны хөл багшлалтаа студид өөрсдөө энэ багшлалтын өрөөний сайхан хэлбэр хийсэн. Оо ямар мундаг юм. За тэр авч ирсэн. Хастаа мундаг хүүхдүүд байна шүү дээ. За тэгэхээр сургууль дээр ийм олон нэгийг мөрдөж болцдог байх юм тийм үү? За тэгвэл багш нь өнөөдөр та нарт
Дэлгүүр гэсэн зүйлээр хичээл заах юм. За энэ хичээлийн маань зорилго нь энэ хэн тод чамд байгаа уншихгүй. Өнөөдөр бичлэгийн зорилго албаны нийтийн газар дэг журмыг сахин биелүүлэхийг хураа хаанч би зөв авч явахыг эргэлзэх. За ийм нэгийг баримтлах хэвчээд олцох нэ. Заахыг уншиж өгье. Дэлгүүр анхаарч сонсоорой. Өнөөдөр дүүгийн төрсөн өдөр бас удахгүй баяр болно. Ээж бид хоёр дүүд төрсөн өдрийн бэлэг сонгох баярын бэлтгэл болоохоор дэлгүүрт очлоо. Баяр артж байгаа тул дэлгүүр маш олон хүнтэй байлаа. Ээж бид хоёр тэр олон хүний дунд орон худалдаа хий. Бид хэрэгтэй зүйлсээ нэг дараас авсандаа сэтгэл хангалуун байна. Ээж минь миний хүүч том болж дээ. Ээждээ тусалж худалдан авсан бараа хүнсний зүйлийн шашрыг уншиж хугацаа найрдаг зэргийг ээждээ хэлж өглөө шүү гэж намайг маглаа. Бид хоёр мөнгөө төлөхөөр хаас руу очив. Гэтэл бөөн дараалал утхан зэрэг. Би ч магтуулсан хүн ухсыгээд дарааллын урдуур очих санаатай зүтгэлээ. Гэтэл хэн нэгэн миний мөрнөөс хүчтэй татав. Эргэн хатал ээжийн минь гал байлаа. Ээж юу ч дуугаргүй намайг өөрийнхөө тусаж байсан болоод аваач. Ээжигээ ийм мууртай царайтай байхыг би ерөөсөө хараагүй билээ. Ээж минь дуугаа хураан надууч хардгүй дараалал хүлээн зогсно. Түрүүн намайг магтан ээлгээр ялцаж явснаасаа тэс өөр хүн шиг байлаа. Ээжигээ хажуунаас нь харж зогссон би өөрийнхөө хийсэн үйлдэлийг бодов. Кастинг ихч төрөн шуурхай ихч нь хүмүүсийн авсан бараа бодож өгч бидний дараалал урагшилсан. За. Өөрийнхөө үсгийг анхаарах бодоорой. Багшны мөнгө хугацаанд бодоорой. Юуны байгаа? Бодож дууссан бол нэг асуулт ирсэн. За энэ хэд энэ тодорхой дуурайш. За энэ асуулт. Ээжтэй магтуулсан хүүгийн сэтгэл ямар байсан бэ? Яагаад ч энэ асуулт. За энэ хариулт. Би ээжтэй зөндөө олон магтуулж байсан бол одоо би дүүсээ ээжтэй магтуулсан тэр бол миний хамгийн гайхалтай магтуул байлаа. Би дөнгөж маш ихээр магтуулсан жаахаж энэс илүү магтуулсан хичээндээ гэж. Хамгийн сайхан үйл явдалтай магтуулсан үү? Би одоо
ном болсон ээж аваа энэс дуртал гэж. Ямар юм. Ээжтэй тусаж магтуулсан чи дахиад нөгөө ээжтэй заавал тусаж дахиад магтуулсан байна. Миний тэгээд яасуу намайг магтахтаа дандаа инээд Ямар юм бэ? атаки ээжийнхээ би зөөр очиж яаж яах вэ? Таван. Би анхудаа л ээжийнхээ ингэж амар маш их ингэж аваад харж байна. Оо. За, дараа хэлцээрэй. Би ээжтэй магтуулсан захаад магтуулна. Тэгээд хамгийн гоё тэгээд хамгийн гоё тэгээд дүүгийн минь тусууд байгаа. Тэгээд энэс их баярлалаа. За. Бас хүүхдүүдийн ингэж магтахгүй байх юм даа. Оо, зүгт. Наавс хүүхдүүд бодож байгаа. Тэр юу гэсэн юм? За. Ээж минь надад юм магтуулсан чи энэ хамгийн гоё магтна. Тэгээд бас би дөнгөж одоо магтуулсан жахаад би магтуулж байгаа юм нөрөө хөөж. Хүн магтуулсан чи цаас яхаа хаад байна. Тэгээд хүн За, өстөн мундаг. За, хүүхдүүд байна, тийм ээ? За, тэгвэл багш нь дараагийн нэг асуулт гэсэн. За, нэг ч хэлээ. Ашигнаа гэсэн. араас өөр орох санаа гүйж аваад За, энэ асуултыг бодоорой. Бодцоорой. За. Багш нь тэгвэл энэ асуултыг нэрийн хуудас судлах арга. одоо энэ одоо ахаад ээжтэй багтуулах гэсэн. Тод чанх ярьдгийг баримтцаа тийм ээ өдөртөө настай тод яриарай. За нэг. Дараагийн өдөр ахтай би зөрөгтэй байна. Би энэ удаа чадах юм. Оо, хамталцсан тийм ээ. Намаа
이 팀에서 있었어요. 이게 бусаад хэлжээ.
яарад байлаа гэж бодсон юм тийм үү? Бүгдээ баяр үргээ. Ямар баяр тэмдэглэхэд байгаа вэ?
Оо ямар сайн. Хаасан гараагаад байсан юм тийм үү? Энэ л.
Ямар хэлээ. Энэ бид юм өөрсдөө бодоо
дээ шүү дээ, тийм үү?